Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байцгаана уу эцэг эхчүүдээ. Төгөлдөр хүүхд нэвтрүүлэг маань эхэлж байна. Одоо манай хүүхдүүд өөрийгөө танилцуулна. Сайн байцгаана уу, намайг их Содном царийн их хамгаалсан гэдэг би нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн 6-ийн ангид суралцдаг. Сайн байцгаана уу, намайг Ууганбаатар Огтын Эмүүжин гэдэг би нийслэлийн ерөнхий боловсролын 154 дугаар сургуулийн 8-1 ангид суралцдаг. Сайн байцгаана уу, намайг Наранбаатарын Хулан гэдэг 14 дугаар сургуулийн 7 ангид суралцдаг. Сайн байцгаана уу, намайг Цэцэн Бэлэг гэдэг би Санд сургуулийн 6-р ангид суралцдаг. Сайн байцгаана уу, намайг Жаргалан Амрита гэдэг би Амжилт Кибер сургуулийн 4-р ангид суралцдаг. Сайн байцгаана уу, намайг Батбаатарын Шингүнжоо гэдэг би 62 дугаар сургуулийн 4-р ангид сурдаг. Сайн байцгаана уу, намайг Гантуягийн Эхлөө гэдэг 123 дугаар сургуулийн 6-р ангид сурдаг. Одоо хүүхдүүдээ Таниагийнхан болон эхлүүлэх үү? Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн. Би та нартай дугаар болгоноор сонирхолтой мэдээлэл хүргэдэг тийм ээ? Тийм. Та бүхэн Монгол наадгын талаар хэр мэдэх вэ? За би та нартай Монгол наадгын талаар ярьж өгье. Монгол наадгай. Монголчууд эртнээс балчир наснаас ахуулаад Ахмад буурлууд хүртлээ тоглож наадаж ирсэн уламжлалтай билээ. Монголчууд бид байгальтайгаа уялдаж, амьдралдаа зохицуулан, үр бүтээлтэйгээр хэрэглэж амьдарч иржээ. Хүүхэд наснд хонь ямаагаа хариулдаг шилбүрээ унаад, морь унаж тоглох, хоньны бэлчээр дээр болон голын ирэг дээр чулуугаар гэр барьж өрж тоглох, жижиг чулуугаар таалцаж тоглох, гишүү модны мөчрөөр урлаж тоглох, цэцэг сахилдгаар сүлжиж тоглох гэх мэтээр хээрийн нөхцөлд юмхнаар юмхан хийж тоглодог байлаа. Манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үн төвийн нэгд ардын уламжлалт тоглоом наадгай зүй ёсоор орно. Хүн төрөлхтний түүхэнд монголчуудын оруулсан оюун ухааны том хувь нэмрийн нэг нь Монгол наадгай юм. Монголчууд өвөг дээдсээсээ уламжилсан 15 төрлийн 3000 шахам тоглоом наадгайгаар нааддаг байжээ. Эдгээр нь шагаан наадгай, хөлөгт тоглоом, оньсон тоглоом, аман наадгай, уран эдрет гогцоо, уран зангилаас сүлжээ, өр живлүүлдэг тоглоом, чамаа балын хүрд, хуруугаараар наадах наадгай, шүүрэх булаалдах наадгай, тооцоолох наадгай, эвхэх хайчлах наадгай, элб мэрэг, мөсөн дээрх наадам, 93 наадам зэрэг нь ордог байна. Аман наадгай. Уламжлалт наадгай нэг хэлбэр нь аман наадгай юм. Аман наадгай нь Монголын ард түмэн хойч үеэ сурган хүмүүжүүлж, эрдэм мэдлэг олгох, хэл яриаг хөгжүүлэх, авиаг зөв тод дуудаж сургах явдалд онцгой ач холбогдол гүйцэтгэж, сурган хүмүүжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Аман наадам нь үүсэл гарал, насны онцлог, наадах үйл ажиллагаа зэргээс хамаарат үгээр идэх дайралцаа тоглоом, ухаанаар уралдаж давах, ухаан задлах хошин бодлого, таалцах таавар, дэмбэдэх, асуулт хариулт, амьсгал уртсгах үг, хул тоолох, 32 цагаан лох тоолох, 9 хилэлцэх, 6 үг хилэлцэх, оньсог, ертөнцийн 3, зүйрцсэн үг, хэл зөвшрүүлэх үг, жороо үг, хуруу олох, оюун ухаан задлах гэх мэтээр олон төрөл болгон ангилж болно. Аман наадам үгэн тоглоом аль ч насны хүнд хамааралтай боловч тэр дундаасаа хүүхэд залуусын сонирхлыг маш их татдаг нь ардын сурган хүмүүжүүлэх зүйн хэрэглүүр болж тэдний ёс суртахууны хүмүүжил танин мэдхүйд чухлаар нөлөөлдөг юм. Эдрэ тайлах наадам. Монгол ардын наадмын нэг нь эдрэ тайлах наадам юм. Энэ нь сур, дээс, шидэмс, бүч, утас зэргээр уйсан битүү гогцооноос чагт, товч, зуузай, бүгж, шагаа, дөрөө зэргийг гаргаж авах арга ухааныг уралдаж олох журамтай. Одоогоор манай ард түмний дотор хадгалагдаж үлдсэн 40 шахам ийм тоглоом наадам олдоод байна. Тэдгээр нь малын уяа холбоо, чагт ногт, хүзүүвч, тушаа, чөдрийн уяа зангилаанаас уламжлан үүсжээ. Эхний эдрэ тайлах наадам туглын чагтыг гогцоонд хийж гаргах үйлдэлтэй байсан бол түүний битүү гогцоог өөр нэгэн битүү гогцоонд хийх замаар хонин холбоо, богцны уяа,
богцны цагирагтаа түгжээ зэрэг хэрэглээний гогцоот уяа гаргахын зэрэгцээ тийм уяа түгжээг хийж сургахад туслах наадмууд гарчээ. Богцны хоньны холбоо маягийн түгжээнээс үндэслэн битүү гогцооноос зуузаа авах, модон чагт гогцоонд оруулан гаргах, хайчны нэг бариулын цагирган гогцоог битүү гогцооноос гаргах, хайчны хос бариулаас гогцоо гаргах, хос хайч холбох салгах, хос дөрөө холбох салгах, айргийн бүлүүрийн нүх цэвэрлэх, уур нүдүр холбох салгах зэрэг олон тоглоомууд үүссэн байна. Эдгээрийн нэг нь оюун түлхүүр тоглоомыг нэрлэж болох юм. Чамаа балын хүрд. Чамаа гэдэг нь шидэт буюу гайхамшигт гэсэн утгатай. Бал гэдэг нь үйлээ буюу далан гэсэн утгатай хоёр үгнээс бүтсэн чамаа балын хүрд буюу шидэт далангийн хүрд гэж нэрлэгдсэн олон зуун наадам байдаг нь Монгол ардын наадмын нэгэн төрөл юм а. Энэ төрлийн наадмаас ам дөрвөлжин хашаа хэлбэртэйг нь үтгүү, дугуй хүрээнүүдээс бүтсэн хэлбэртэйг нь хүннүү гэж ялгадаг байна. Монголчууд малын хашаа хороо хээ угалцнаас санаа авч олон сүлжээ, давтамж бүхий тойрог дөрвөлжинг зохиомжилдог. Манай эртний өвөг болох хүннүү гүрний үед нууцыг ирж олох буюу түүнд хүрэх төөрөхгүй замыг ирж олох хашаа хороо зураг тэмдгийг чамаа балын хүрд гэдэг байжээ. Булган аймгийн Бүрэг хангай сумаас манай эртний өмнөх 200-аад оны үед хамаарах чамаа балын хүрд олдсон нь бий. Энэ тоглоомонд нууцыг ирж олох, түүнд хүрэх замыг төвөггүй олох гол зорилготой. Оньсон тоглоом. Хүннүү гүрний үед оньсон тоглоомоор тоглож байсан баримт байдаг. Оньс бол өөрөө нүүдлийн соёл иргэншлээс гаралтай. Манай өвөг дээдэс жилийн дөрвөн улиралдаа тохируулж нүүж суухын тулд гэр орон, эд хогшил, хашаа сарвчаа бүгдийг хялбархан задалж угсархаар бодож хийдэг байжээ. Энэ нь яван явсаар оньсны үндэс болж хөгжсөн юм а. Энэ нь хамгийн тод жишээ нь Монгол гэр. Ор ширээ, тавиур, айргны бүлүүр хүртэл оньс байдаг. Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюун ухаан сэтгэн бодох чадвар, эвлүүлэх ухааны арга барил, зохион бүтээх бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх, сургалт хүмүүжлийн ажилд тоглоом наадам ашиглаж, саруул уужим олон талын хүмүүжлтэй болгох үйл ажиллагаанд ашиглаж ирсэн ардын уламжлалт тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгожээ. Түүний нэг нь монголчуудын хэдэн зууны турш үе дамжуулан өвлүүлж, улам боловсронгуй болгож хөгжүүлж ирсэн оюуны үнд бүтээл болох оньсон тоглоом юм. Монголчууд шатаах дэлбэрэх бодис бүхий бортгуудыг чөдөр оньс нэртэй оньсон зэвсгээр харваж байсан түүхэн баримтч байдаг. Мал аж ахуйн тоног хэрэглэл, ногт, чөдөр, эмээл хазаар, тэрэг, чарга энэ бүхэн уяа зангилаа оньслох урлаг ухаан, тоглоом болтлоо хөгжиж хүмүүсийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлдэг байжээ. Үрживлүүлэх тоглоом. Энэ нь маш сонирхолтой бөгөөд хийхэд хялбар. Хүүхдийн оюун санааг хөгжүүлж, анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлж, сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлж, сэтгэхүйн үйлийг төлөвшүүлж, улмаар аман яриа, уран хэллэгийн дадал чадвар олгох зэргээр хүүхдийн харааны ур, гарын ур, ухааны урыг хөгжүүлж, хамтын хүмүүжлийг олгодог зэрэг давуу талуудтай тоглоом юм а. Үйчүр, хорол зэрэг уламжлалт тоглоомоос гадна тэмүүлэн тоглоом, намсрай тоглоом, долоодоо, жигтэйхэн, долоон хавтгай зэрэг тоглоомуудыг нэрлэж болох юм а. Эдгээр тоглоомууд нь хүүхдийг сурган хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой, сэтгэн бодох, дүрслэн урлах, математик сэтгэлгээ, авьяас чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой тоглоомууд юм. Хөлөгт тоглоом. Хөлөгт тоглоомонд шатар даамыг нэрлэхээс гадна дөрвөн бух, тэмээн тавг, эвэр бух, гэр, нэг хүний хөлөг тоглоом зэргийг нэрлэж болно. Дөрвөн бух гэдэг нь хангай газар үүссэн тоглоом юм. Зарчмын хувьд тэмээн тавгтай адилхан. Дөрвөн бух гэдэг нь хоёр хүний тоглоом юм а. Тэмээн тавг. Энэ нь говьд үүссэн тоглоом юм. Тэмээн тавгийн хөлөг нь тэмээний тавгтай төстэй бөгөөд нэг худагтай юм а. Энэ бол хоёр хүүхдийн тоглоом юм. Тэмээн тавгийн хөлөг 5 буудалтай. Хоёр хүүхэд 2 хүүгээр тоглодог байна. Эвэр бух. Эвэр бух буюу бух туух тоглоом нь бухын эвэр хэлбэртэй нийтдээ 9 хөлөг бүхий 2 хүний тоглоом бөгөөд нэг эртний гаралтай тоглоомонд тооцогддог. Тоглогч 2 хүний нэг нь нэг бух авч, нөгөө нь 2 хүү авна. 2 хүү нь бухыг
Хөлгийн 1-р буюу зурагт үзүүлсэн хар цэгийн байрлалаас 9-р хөлөгт шахаж хорихыг ирмэлзнэ. Харин бухан туугдахыг аль болох эсэргүүцэж замаас буцахыг ирмэлзнэ. Бух хүү хоёр зөвхөн зураасны дагуу ухрах буюу урагшлах байдлаар нүүх бөгөөд хүү эхэлж нүүдэг гинэ. Гэр тоглоом. Гэрийн хөлөг нь Монгол гэрийн хэлбэртэй бөгөөд 12 буудалтай. 2 хүүхэд 4 хүүгээр тоглоно. Нүүхдээ зураасны дагуу хаашаач нүүж болно. Идэхдээ дундах зурааснуудын дагууд бусдын зэрэгэлдээ хүүг зөвхөн давж иддэг байна. Нэг идэж байвал нэг, 2 идэж байвал 2 идэнэ. Идэх идэж байсаар байтал идэхгүй байж болохгүй гинэ. Монголчуудын маань тоглоом наадгаа ийм л баялагдаа. Миний мэдээлэл таалагдсан уу хүүхдүүд ээ? Таалагдсан. Баярлалаа. Сонирхолтой мэдээлэл ярьж өгсөн Таняда баярлалаа. Одоо хүүхдүүдээ үлгэрийн цагаа эхлүүлэх үү? Одоо манай сургалтын эмүүжин үлгэрээ ярих болно. Эмүүдээ чи ямар үлгэр ярих гэж байгаа юм? Би Арслан үнэг 2 гэдэг үлгэр ярина. За одоо ингээд та нартай үлгэрээ танилцуулъя. Эртээ урдын цагт Арслан үнэг 2 хамтарч ангөрөө барьж иддэг байжээ. Тэр барьсан олзоо ямагт арслан үрдэг ажээ. Гэтэл нэг өдөр өнөөх 2 чинь нэгэн бууг барьж гинэ. Арслан би дандаа олсон олзоо үрдэг бидтэй. Одоо энэ олзыг чи үүр гэж хэлэхэд үнэг үүрхэд ч би үүрий. Харин янцаглах гэж нэг хэцүү ажил бий шүү. Чи түүнийг чадах уу гэж үнэг хэлжээ. Гэхэд Арслан бодлогошрон би араатны ха Арслан байтлаа. Энэ муу үнэгний хойноос янцаглаж явах гэдэг ичгэвтер хэрэг шүү дээ гэж бодоод би янцаглаж чадахгүй үнэг минь. Үүрхийг нь би үүрий, янцаглахыг нь чи янцгал гэж хэлээд Арслан бугаа зоон дээгүүрээ тавьж үүрээд үнэг араас нь янцаглаж явж гинэ. Өнөөх 2 чинь зорьсон газартаа хурж өнөөх махнаасаа аятайхан идэлцэж гинэ. Миний үлгэрийг сонссонд баярлалаа. Гой үлгэр ярьж өгсөн эмүүжиндээ баярлалаа. Одоо манай сургалтын Амрида үлгэрээ ярих болно. Амрида чи ямар үлгэр ярих вэ? Сургамжид өгүүлэлэг ярина. Эртээ урдын цагт нэгэн том модон дээр точшууны зүрэг амьдардаг байж гин. Нэгэн өдөр анчин хараад тэрний доор өгөөш болон тор тавьж явж гин. Маргааш нь гэхэд 2 тат баригдсан байх бөгөөд анчин чих баярлан зархаар зах руу явж гинэ. Нэг татыг нь ламтан, нөгөө татыг нь хулгайч авч гин. Ламтны авсан тат их л гоё, сайхан үгнүүдийг сурч бас тарин тоолд сурж байлаа. Харин хулгайчийн авсан тат муу мохоо өксийг сурж байвгэн. Нэгэн өдөр аялагч явж байтал бараараа гих дууг сонсоод хажууд байсан мөчийг аваад эргэн тойрноо ажиглалтал тогт байсныг мэдээд тайвширч аян замдаа буцан гарч гин. Явж байтал нэгэн чимээс юу ах бөгөөд ламтны авсантад эдээ будаа хүртээрээ амар амгалан байх болтох вэ гэж хэлхийг сонсчээ. Тэр нэгийг ойлгож гин. Алтны дэрэгдэх гуй шаарлан гихчээр сайныг дагуу сарны гэрэл мууг дагуул могоо хорлол гэдгийг боддоор ойлгож гинэ. Миний үлгэрийг сонссонд баярлалаа. Сургамжтай үлгэр ярьсан Амрида баярлалаа. Баярлалаа. Хүүхдүүдээ асуулт хариултынхаа болон руу орох уу? Тэгээ
Миний асуулт бол 4 хүн шавар нохно, 2 хүн холын бараа харна, 1 хүн өвс хадна, 1 хүн ялаа өргөн. Тэр юу вэ хөхтүүдээ? Үхэр. Буруу. Дөрөн бэрх. Буруу. За эмүүч. Тийм ээ. Зүг байна. Цаглавар гэж юу гэлдэг вэ? Цаг тооны бичиг. Зүг байна. Чамаас жаахан байтлаа чамайг өргөө тавьчих нь тэр юу вэ? Америда. Нохой. Буруу. Утал. Буруу. Цэцэн бэлгээ чамд хөлбөр байна уу? Чингүн жаа чамд хөлбөр байна уу? Та нар хариултыг нь мэдэхгүй байна уу хүүхдүүдээ? Энэний хариулт нь бол 4 байлаа. Монголын хэдэн хувийг говьцол эзэлдэг вэ? Чингүнжав. 71. Арай их байна. За, эмүүч 18. хараа бага байна. За, холон 32. жоохон төгч. За, Америда 33. арай буруу. Чингүнжав. 42 юм лөө. Зүг байна. Монгол газрын молтогч нь модон дээгүр дүүлэгч нь тэр юу вэ? Америда. Сармагч. Буруу. Эмүүч. Хэрэм. Зүг байна. Монголын сүүлчийн хатан хааны нэрийг хэлнэ үү? Эмүүч. Дондог тулам. Зүг байна. Газар дээр гизэг, газар доор ганц сурга. Тэр юу вэ? За анхлуу. Тарваг. Буруу. 5, 4, 3, 2, 1. Хариултыг мэдэхгүй бол би хэлээд өгье. Тэрний хариулт нь бол манжин байлаа. Өмнө Говь аймгийн төв цэгийг нэлнэ үү? Эмүүч. 70 задгад. Зүг байна. Урсахгүй усанд унтрахгүй гол. Тэр юу вэ? Америда. Мос. Буруу. Холон. Галтуул. Буруу. Эмүүч. Галын цаг. Буруу. Анхлуу. Галын төл. Буруу. Хариултыг нь мэдэхгүй бол хариулт нь зулайлаа. Ёлын ам хаана байдаг вэ? За, эмүүч. Өмнө Говь аймагт. Зүг байна. Асуулт хариултын тэмцээн маань амжилттай боллоо. Баруун талын баг маань 1 шагаа, зүүн талын баг маань 5 шагаатай болсон байна. Зүүн талын багта баяр хүргэе. За хүүхдүүдээ одоо хөгжөөн тоглоомынхаа болон эхлүүлэх үү? Монголчууд маш олон наадгаагаар тоглолгоо. Өнөөдрийн дугаарт маань бөмбөгтэй зүрццэн үг хэлнэ. Хин тод хэлсэн нь ялнаа. Баруун талаас инхлүүн, зүүн талаас эмүүжин нар өрсөлдөнө. За та хоёр бэлнэ үү? Бэлэн. За тэгвэл эхлэе. Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм. Дэм дэмэндээ дээс эрчэндээ. Ажил хийвэл дуустал, давас хийвэл уустал. Олны хүч оломгүй далай. Мөнгө хизээд олдно, аав ээжийн сургаал олдохгүй. Дээл захтай юу лээ? Тий. Хүн ахтай дээл захтай.
3 2 1 тэг зүүн талын булангийн эмүүчин маань яллаа. Баяр хүргэе. Төгөлдөр хүүхэд нэвтрүүлгийн авьяас болон эхэлж байна. Төгөлдөр хүүхэд нэвтрүүлэгт Сэлмөө маань хүрэлцэн ирсэн байгаа. Өөрийгөө танилцуулаарай. За сайн байна уу? Би одоо 96 дугаар сургуульд 8-ын 2 ангид суралцдаг. Тэгээд Монголын хөгжлийн ордонд одоо лимб хөгжмөөр суралцдаг. Манай үзэгч хүүхдүүдэд ямар авьяас үзүүлэх вэ? 15-ны сарыг лимб хөгжмөөр тоглоно. Тэгээд ерөөхдөө ардын дуу тоглоно. Лимб хөгжмөөр хичээлэхэд хэцүү зүйл ямар байдаг вэ? Ер нь нэг хэцүү шилдэ. Гэхдээ ер нь үлэбэр хөгжим болохоор илүү бас ингээд хэцүү байх магадaltaй. Одоо ингээд амьсгааны багтаамжаасаа бас ингээд шалтгаалаад хүүхэд болгон өөр байдаг. Тэгээд гэхдээ ер нь анхан суралцагчид ер нь л ингээд амар шантараад явцдаг. Гэхдээ ер нь л гоё штэ лимб хөгжим. Лимб хөгжим нь хэдэн онд зохиогдож ирсэн бол? Ер нь бол манай бүр дээр үеэс ирсэн одоо анхны ер нь үлэбэр хөгжимч гэж ер нь яригддаг. Тэгээд үлэбэр хөгжимчдөөс бараг хамгийн эртний хөгжим байна. Монголын хөгжлийн ордонд хэн багш дээр явдаг вэ? Даваажа багш дээр явдаг. Даваажа багш маань болохоор бас төгөлдөр хуур заадаг. Лимб хөгжмөөр ер нь маш олон жилийг одоо тоглосон. Тэгээд одоо бид надад зааж байгаа. Маш олон хүүхдүүдэд бас их зааж байгаа. Чи ямар тэмцээн уралдаанд орж ирсэн бэ? Ер нь 2023 онд уран ихшгийн тэмцээн Эрдэнэтэд болж исэн. Тэр үед ингээд оролцоод мөнгөн медаль авч исэн. Саяхан бас ингээд ая ихшгийн 6 жигүүр гээд уралдаанд бас ингээд оролцоод алтан медаль авсан. Ямар мундаг юм бэ? Хэдэн жил хичээлж байгаа вэ? Одоо ингээд 4 дахь жилд хичээлж байна. За манай төгөлдөр хүүхэд нэвтрүүлэгт ирсэнд баярлалаа. Нэвтрүүлгийн зүгээс энэхүү бэлтгэх гэж байна. Баярлалаа. За одоо ингээд Сэлмөнийхээ авьяасыг үздэцгээе. Өнөөдрийн төгөлдөр хүүхэд нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.